жилийн спортоор хичээлэхээ байсан гэдэг тэрч авдаг тийм юм зогсоодсон болохоор нэлээд энэ жил маргааш хийгснээ хийхгүйгээр амар их явсан. Тэгээд тэрнээс амар их асуудал болсон надад. Сүүлийн 1 жил амар багаар би амар олон найзуудаа алдаад тэгээд зүгээр л саад болж ийн гэж бодсон. Өөрөөсөө бас бүх хүмүүсийг бүх зүйлсийг алга болгосон ч гэсэн арай дээрцсэн. Гэхдээ бүрэн дээртэйгүй шалтгаан нь би өөрийгөө өөрчлөх байсан гэж одоо бодож байгаа. Тэгээд яг одооноос яг маргааш хийгээвэл хийдэг, орой тэгнэвэл тэгдэг болсон болохоор өөртөө амар багаар итгэж эхэлсэн. Тэгээд энэ бас айгүй чухал байсан юм лээ. Одоо болохоор өөртөө ч итгэж чинь ер нь өөртөө хамгийн их итгэж чинь. Тийм мэдрэмж амар хүчтэй төрүүлж байгаа. Гэхдээ бүх зүйл бүрэн дээртэйгүй магадгүй ч дээрдэг байх гэдгийг бас хүлээн зөвшөөрч байна. Өдөр бүр ямар нэгэн зүйлийг даван туулаарай. Тэр нь зүгээр л өглөө босоод ороо хураадаггүй бол ороо хураах. Гэтэ арих замдаа дуу сонсдог бол дуу сонсохгүйгээр л хад үзэх. Орой очоод тэрийг тэгнэ гэсэн бол тэг маш жижигхэн зүйл байсан ч хамаагүй зүгээр л өчигдрийнхоосоо илүү тэгээд ямар нэгэн зүйлийг таван туулж байвал болно. Яг одоо чамд юу хийхэд амар хэцүү санагдчихэв. Тэрнийхээ ард гарах нь өөр амжилт. Аяг угаахч байж болно. Заримдаа аяг угаах үе хүртэл амар хүнд санагддаг. Тэрийг даван туулаад өөртөө амар зүйлээ хандаарай гэж хэлмээр байна.